өдрүүдэд нэг их актер мэдээ зэдэж оруулаагүй төв хүмүүс баярлж яхад гээд. Тэгээ наадмын өдрүүдэд бол Украинд амар өрөвдөлттэй юмнууд бөмбөг болоод өстой нөгөө юу гэдэг лээ Монголыг хараад баярлсантай уйлал Украиныг хараад өрөвдсөнтэй уйлал тэгээд энэжлийн наадам нэг тиймэрхүү байсан. Тэгээ би бас муухай бичиж төгтөг гэж бодоод бичээгүй. За цаг дуурч байна. За тэгээ эхлэе да. Миний сая энэ 7 сарын 10-нд гол ерөөсөө болсон юм бол Украины нөгөө нэг сэргээн босголтын асуудлаар баг хурал гээд уруунд болсон ба. Яг 7 сарын 10-нд энэ бол нэлээд одоо юу гэдэг чухал арга хэмжээ болсон гэсэн үг. Тэгэхээр энэ баг хурлаар нэлээд хэд асуудлууд хэлэлцэгдсэн. Нийтдээ 200 гаруй гэрээ хэлэлцээр Европын болон бусад одоо нөгөө Украины сэргээн босголтод оролцох гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн ба. Тэгээд энэ бараг 10 тэрбум еврод авсан ийм дүнтэй гэрээ хэлэлцээрүүд яасан бэлээ хийгдсэн бэлээ. Тэгээд мэдээж хэрэг гол гэрээ хэлэлцээнүүд нь Украины батлан хамгаалах ажилд хөрөнгө оруулах ийм хэлэлцээнүүд. Тэгээд Украины талаас өөрийнхөө нөгөө технологи, инновац тэгэл одоо энэ туршлагуудаа бусад орнуудтай хуваалцах ийм асуудал хэлэлцсэн. Гэрээ хэлэлцээнүүд нэлээд хийгдсэн. За энд ямар гэрээ хэлэлцээ хийгдсэнгүүл одоо жишээлбэл Их Британи гэхэд 19 жилийн хугацаатай зээлийн хүрээнд Украинд агаарын тоглооноос хамгаалах 5,000 буужин нийлүүлэх ийм гэрээ хийгдсэн ба. Тэгээд мөн Украинд 283 сая фунт стерлингийн хоёр талын одоо тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа нотолсон гэж бичсэн. Тэгээ гол нь эдгээр чинь одоо нөгөө нэг Украины батлан хамгаалахад хөрөнгө оруулалт хийгээд Украин өөрсдөө одоо ямар тусламж бусад орнуудад үзүүлэх үү гэдэг энэ талаас ясмаа. За нэг юм ингээд нэг олон мэдээний дунд ороод холилдоод өнгөрцөн. Трамп тэр нөгөө Украиныг сэргээн босгох фондыг байгуулад тэр фондоо өөрөө тэргүүлнэ гэд юуны Америкийн нэгдсэн улсын сангийн сайд гэдэг юм үү те Скотт Бессент хийсэн. Тэгээ энэ бол одоо Украины эдийн засгийн ирээдүй болоод өмнөхөөс хамаагүй хүчтэй байх болно гэсэн мэдээлэл хийсэн. За тэгээ энэ фонд цаашаа нэг их актер мэдээлэлээр гараагүй дөнгөж нэг юм мэдээ гараад өнгөрцөн ба. За энэ чуулганд анх удаан Америкаас хүмүүс ирсэн. Тэгээд энэ одоо жишээлбэл энэ Трампын Украиныг сэргээн босгох санд одоо Украиныг сэргээхэд Америкийн компаниуд мэргэжлэнүүдийг татах юм зорилготой гэсэн яриа болоод өнгөрсөн ба. Тэгээд цаашаа энэ яаж хийгдэх юм байна тийм. За дараа нь Итали улс одоо би нэг удаа ярилцлаганд ярьжсэн да тийм Украины сэргээн босголтууд энэ Европын хэд хэдэн орнууд Украины ямар нэгэн хотыг одоо нөгөө дараа нь сэргээн босгоно туслан дэмжинэ гэд яригадаад байгаа гэд. Тэгээ сая анх удаага Италитай гэрээ хэлэлцээ гэдэг юм уу те зурагдчих шиг байна л хэлэлцээр гэрээ зурагдчих шиг байл. Итали улс одоо энэ нэг Одесса хотын соёлын өвийг сэргээхэд одоо засварлах хүсэлтэй байна. Тэгээд энэ өөрийнхөө одоо үүрэг хариуцлагаа хүлээж хөрөнгө оруулалт энэ хотод хийхэд бэлэн байна. Тэгээ одоо энэ талаар Зеленскийтэй гаруусах зурсан гэд Мелон хэлсэн ба. Тэгэхээр Одесса хот бол бид нэр өөрсдөө мэдж байгаа тий айгүйх нөгөө өв самтай соёлын өв самтай бас энэ дайнаар нэлээд одоо тийм түүхэн барилга байгууламжууд эвдэр чинь хэрсэн. Тэгэхээр энд Итали улс одоо дайны дараа тусалах нэ. За ийм нэг юм болоод юу яасан. Тэгээд ийм баг хурал болсон. Тэгээд миний хувьд бол энэ айгүй аятайхан одоо баг хурал болоод өнгөрлөө гэд бодсон. За дараагийнх нь мэдээж хэрэг нөгөө Трампын маань асуудал байгаа тийм. Трампта юу яасан. За энэ бол мэдээж энэ 7 хоногийн хамгийн одоо чухал сэдвт орно гэсэн үг. Тэгэхээр энэ би энэ дээр жоохон тайлбар хийлье гэж бодож байна. Би ингээд зарим материалуудыг орчуулахдаа аль болохоор орчуулад ярихдаа аль болохоор бас миний санаанд энэ зөв байх болов уу гэсэн юмнуудыг айгүй
орчуулах дуртай л да. Яагаад гэвэл хэвлэг мэдээллийн энэ их амар шуурган дунд аль нь зөв бурууг бид нар бол мэдэхгүй. Зарим нь бол хүмүүс яг эмоционал амар сэтгэл хөдлөлөөр хүлээж авдаг. Тэгээд тийм болохоор аль болохоор газар дээр буусан мэдээллүүдийг орчуулвал хамаагүй зүгээр санагддаг. За жишээлбэл би одоо баг Трампыг сонгуулийн өмнөөс эхлээд сонгуулийн одоо ажиллагааны үеэс эхлээл орчуулж эхэлсэн ба. Тэгэхээр чин одоо ерөнхийдөө баг л нөгөө Трампын нөгөө Twitter дээр нэг хүн тэгээ бичсэн билээ. Таны мэдээг уншаад байх юм а. Гэтэ Трампын чинь нөгөө орчуулгуудыг уншсаар байтал би бүр яг мэдрэлээ өвчтэй болох нэг. Яг үнэн чанартай бол нэг тийм. Тэгэхээр зарим юун дээр жоохон нөгөө нэг сэтгэл санаагаар өндөр сэтгэл хөдлөлөөрөө хүлээж авалгүйгээр зарим юм жоохон тогтож хүлээж авсан дээр баха гэж бодоод нэгдүгээр. Хоёрдугаарт нь миний байн хэлэх дуртай юм бол ерөөсөө байн яг одоо өнөөдрийн байдлаар би одоо 3 жил гаруй орчуулж байна тий. Яг өнөөдрийн байдлаар бол байн нөгөө нэг ингээд мухардалд орсон юм шиг санагддаг. Яагаад гэвэл ерөөсөө л одоо нөгөө орсуудж яхаа мэдгээ болцсон. Одоо нөгөө нэгэнт эхэлсэн юм яа дуусгахаа мэдгээ болцсон юм шиг санагдаад байдаг. Тэгээд эцэст бол дайн мэдээж фронт дээр л дууссан шүү дээ. Би нэг айгүй олон удаа давтаж хэлж байгаа. Тэгэхээр улс төрийн хүмүүсийн ярьж байгаа хэлж байгаа юмнууд бол ерөнхийдөө ихэнхдээ л худлаа байгаад идэв шүү дээ тий. Гэтэ энийг би ягаад улс төрчид худлаа гэж хэлж байгаа биш л дээ. Ягаад гэвэл улс төрийн хүмүүс чинь одоо сонгуулийн өмнө нэг өөр ярьдаг. Сонгуулийн дараа одоо нөгөө нууцсын зэрэглэл бид нарыг бодвол тэр хөшгөний цаана байгаа нууц тий маш их олон нууц материалуудад орж байгаа. Тэд нар чинь мэдээж хэрэг ярих юм би, ярихгүй юм би. Тэгэхээр зарим тохиолдолд одоо бас худлаа ярьдаг байлгүй дээ юу гэж хамаг юмнуудыг ил гаргаж хэлдэг бай гэж тий. Тэгэхээр цэрэг дайны хүмүүс улс төрийн хүмүүсийн ярьж байгаа бол бас ингээд хашаал өөр сонсогддог хүмүүст тий. Яг л тэрэн шиг л юм болоод байна. За ингээр ерөөсө түрүүчийн 7 хоногоос л эхлээд Трамп ингээд Путин сэтгэл дундуур байна гэж олон дахин хэлээд ирсэн тийм үү. Тэгэхээр бид нар Трамп маш олон удаа одоо Кремльд олон сар гэдэг юм уу дипломат ажиллагаа явуулах гад одоо зүтгэсэн гэж бас болно. Яагаад гэвэл тэр Туркид ч гэсэн дэмнэг хилцээ хийх гээл Путин л үүж хэдэн удаа уцтаал ингээл байгаад байсан. Тэгээ сүүлийн хэдэн одоо хоногийн өмнө гэдэг юм уу тэгээ түрүүчийн 7 хоногт одоо энэ Путин би сэтгэл дундуур байна гэд хэдэн удаа давтаж хэлсэн ба. За тэгээд саяын түрүүчийн 5 дахь өдөр ер нь бол нэг дахь өдөр 5 дахь өдөр л гол юмнуудаа ярьдэн шүү дээ Трамп чинь тий. Тэгээд 5 дахь өдөр өөрөө ингэж хэлсэн л дээ би ингээд Путин лөө уцтаад бид хоёр маш их сайхан ярилцдаг. Тэгэл ер нь бараг л ингээд тохиролцчдаг тийм үү. Тохиролцоо зөндөө олон юм дээр санал нийлээд уцаа тавиал намайг дөнгөж одоо уцаа тавьсны дараа л Киев ч юм уу Украины ямар нэгэн хотууд руу одоо бууж имддаг. Тэгэхээр чин нэг удаа, 2 удаа, 3 удаа тий 3 4 дахь өдрийн ингэж хэлсний дараа ийм болоод ахаар чин бол ямар ч одоо зориггүй тий миний одоо ярьсан юм ямар ч үр дүнгүй болж байна. Тийм учраас би юм одоо их сэтгэл дундуур үлдэж байна гэж хэлсэн ба. Тэгээд нэг дахь өдөр одоо би ямар одоо өөрийн гэсэн ямар нэгэн одоо мэдээлэл өгнө тий ямар нэгэн шинэ юм хэлнэ гэдэг юм эсвэл одоо та нар хүлээж игэл ер нь дандаа тийм нэг сенсацтай юм хэлдэг шүү дээ тий. Би одоо нэг актер юм дуулганаач гэдэг. За ингээд нэг өдрийг мэдээж өдөр хүлээсэн шүү дээ бүгдөө бүх хүмүүс. За ингээд эхнийх нь мэдээжийн хэрэг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч тий Украиныг ер нь бэхжүүлэх шаардлагатай. Украин ерөөсө хэрвээ дайнд дөнгөж эхэлж байхад бол Украинд ялах ямар шанс байгаагүй. Миний өгсөн зэвсэг гэж дандаа тэгдэг шүү дээ. Миний өгсөн зэвсэг нөгөө Жавилинал ярих чаа тий. Тэгээд зэвсэг байгаагүй бол Америкийн зэвсэг байгаагүй бол Украин ятагдах байсан. Гэвч одоо Украины ард түмний эрх зоригийг би маш хөндлөж байна гэсэн ийм утгатай байсан. За тэгээд гів гинтхэн би 17 Петрот өгнө гэсэн ихний мэдээлэл хийсэн. Хоёр дахь мэдээлэл нь болохоор Трамп одоо Оросын 50 хоногийн хугацаа өгсөн.
За 50 хоногийн хугацаанд бид нэр Оростой тохиролцож чадахгүй ямар нэгэн одоо гэрээ хэлэлцээнд хүрэхгүй болвол одоо урд нь таамаглаж байснаас одоо илүү тийм хатуу арга хэмжээ авна. 500 уг нь бол 500% одоо нөгөө татвар ногд 2 дахь хориг арга хэмжээ буюу татвар ногдуулна гэж хэлсэн байна. Түүний худалдааны Орос болон түүний худалдааны түншүүдийн эсрэг 2 дахь хориг арга хэмжээ буюу татвар ногдуулна гэж мэдэгдсэн. За гэхдээ 500% биш харин 100% гэж хэлсэн байна. Яагаад гэвэл дөнгөж ерөнхийлөгч болсныхаа дараа нөгөө нэг улс орнуудад нэг баахан татвар ногдуулсан шүү дээ. Хин чин Трамп чин тэгин дэдэн хувь гэд. Тэнд Орос байхгүйсэн. Тэгээд яагаад та нар Оросод ийм татвар ногдуулахгүй юм гэсэн чинь Орос угаасаа нөгөө 20 арга хэмжээнд байгаа учраас 50% гэсэн хариулт хэлжсэн шүү дээ. Тэгээд 50 хоногийн дараа одоо 100% татвар ногдуулнаа гэсэн ийм ультиматумтай тавьсан байна. За ингээд ямар учиртай тэгвэл одоо за би дараа нь Петротын би дараа нь ингээд арай жоохон тодорхой ярьж өгье. Ямар учиртай энэ 5 хоногийн одоо эцсийн хугацаа өгсөн бэ гэдэг дээр мэдээжийн хэрэг бүхэл одоо хэвлэл мэдээлэлээр шуугаад эхэлсэн байгаа тийм үү. Тэгэхээр энэ нөгөө нэг Axios гэдэг энэ мэдээлэлтэй болохоор 7 сарын ихээр Путин Трамптай уцаар ярьсан. Тэгээд одоо энэ зуны 60 хоногт тий өөрөөр хэлэх юм бол зуны сарын сүүл гэхэд бид нөгөө өөрийнхөө үндсэн хуульд нэмсэн Украины дөрвөн мужийг одоо эзлэх ингээд Украинд цэргийн шахалт үзүүлнэ гэсэн гэж одоо Трампд хэлсэн байх магадaltaй гэж байна. Гэхдээ мэдээж тэр хоёрын ярьсан юм хинч сонсоогүй шүү дээ. Тэгэхээр магадaltaй гэж ярьсан. Тэгэхээр 60 хоног гэдэг нь яг одоо энэ 9 сарын 3-нд дуусах юм байна. Тэр нь бол одоо яг тэр нөгөө нэг Трамп Путин хоёрын ярьсан яг нөгөө 60 хоног нь гэдэг нь яг одоо яг энэтэй давхцаж байгаа юм. За тэгэнгүүт нэг өсөндөө бол одоо юу гэдэг тий надад тэр нэг 60 хоногийн дотор би Украинуудын нөгөө дөрвөн тосгоныг эзэлнэ. Дөрвөн мужийг эзэлнэ. Тэгээ нэг өсөндөө бол Украины газар нутгийг булан авч одоо энэ 60 хоногийн дотор мэдээж ахиул илүү хүн ална л гэсэн үг шүү дээ. Уг нь бол. За тэгж хэлсэн гэж. Тэгэхээр энийг одоо ингэж сэжиглэж байгаа юм байна л да тий. Яг л тэр нөгөө амарсан 60 хоног ингээд энэ 50 хоногийн хугацаа гэдэг юм. За тэгээд өөр юусангүй нөгөө Украинд бол тэ зэвсэг ерөөсөө Трампыг гарснаас хойш Украинд ерөөсөө зэвсэг орж ирээгүй. Яг Трампын өөрийн мэдлийн зэвсэг бол ерөөсөө орж ирээгүй тий. Тэгэхээр ямар ч байсан ингээд тэр яг Петрот 17 Петрот өгнө гэснээс болохоос биш өөр одоо бусад зэвсэгний тухай огт ярилцаагүй. За тэг хэвлэл мэдээлэлээр болохгүй зэрэг 10 тэрбум долларын зэвсэг өгнө гэсэн одоо яриа гарч байгаа. За тэгээд энэ 50 хоног дээр хоёр хуваагдчихэд байна тий. Хоёр лагерт хуваагдаад байна. Нэг дэх лагер нь болохгүй зэрэг одоо нөгөө одоо юу гэдэг нь сөрөг ний. Нөгөө тал нь болохгүй зэрэг эерэг хандлагатайгаар ингэ тайлбарлалт юм. За одоо юу гэсэн үг вэ гэвэл ерөөсөө сөрөг хандлагатай нь юу гэж тайлбарлаж гинэ үү гэвэл энэ бол яг нөгөө нэг эсэндээ Трамп одоо Путинд хугацаа өгч байна. Энэ зуны 3 сарын хугацааг тий 3 сард одоо чи одоо нэг эсэндээ ингэж бүдүүлгээр хэлэх юм бол тий би ерөөсөө тий шууд хөлбөмбөст оролцохгүй. Чи энэ одоо үнийг одоо энэ 60 хоногийн дотор тий энэ зуны эцсийн сар гэхэд 60 хоногийн дотор өөрийнхөө одоо амлснаар энэ дөрвөн мужийн эзэл тий хэрвээ чи эзлэхгүй бол би дараа нь өөрийнхөө арга хэмжээг авъя гэсэн ийм одоо нөгөө хар үгээр тайлбарлах юм бол ийм хугацаа өгсөн байх магадaltaй гэж нэг хэсэг нь үзэж байгаа юм байна. За энэ болохоор мэдээж хэрэг одоо жоохон сөрөг талаас нь тийм үү. За ингээ ямар ч байсан Путинд тэр нөгөө давталгай хийх 60 хоногийнх нь төгсгөл нь 9 сарын 2 хүртэл чи одоо ямар ч байсан өөрөө ингэж чаддсан бол үзээ гэсэн юм хугацаа өгч байгаа гэсэн. За нөгөө талаас арай эерэг талаас нь тайлбарлаж байгаа хүмүүс нь бол яг уу энэ би тэг өнөөдөр ингээд манайханд ингээд 50 хоног гэхээр яг амир үдчихэж байгаа украинчуудын хувьд ч гэдэг юм үү те зэргүүдийн хувьд Украины одоо эвдэр сүдэж байгаа хотуудын хувьд бол 50 хоног маш их хугацаа. Тийм үү? Яг маш их хугацаа өдөрт хичнээн хүн амир үдэж чинь тийм. Тэгэхээр бол маш их хугацаа байгаа да. Зүгээр ингээд фронтын ингээд би шугамыг өнөөдөр үзлээ л дээ. Энэ deep state дээр
ингээд 50 хоног гээд урагшаагаа 50 би бараг ингээд 100 хоног болгож үзлээ. Хойшоогоо ингээд 50 хоног болгож үзлээ. Фронт бол ерөөсөө өөрчлөгдөхгүй. Ямар ч тийм нөгөө том одоо өөрчлөлт гарахгүй ингэж харагдаж байгаа. Тэгэхээр би эндээс юу гэж ойлгож байна вэ гэвэл 50 хоног гэдэг бол яг одоо нөгөө фронт дээр байлдаж байгаа хүмүүсийн хувьд бол тийм ч их фактор урт хугацаа биш байд юм байна. Яагаад гэвэл 50 хоногт ер нь бол юу ч их өөрчлөгдөхгүй. Тэг ямар ч их том өөрчлөлт бол гарахгүй. Жишээлбэл би түрүү хэлжсэн шүү дээ. Покровск гээд хотыг л эзлэх гэж одоо өнөөдрийн байдлаар 10 дахь сарда явж байна. Ганц том хотыг эзлэх гэж 10 сар явж байна тийм. Тэгэхээр чин 50 хоног гэдэг бол нэг талаар юу ч биш. Нөгөө талаар яг хуу сайн талаас нь тайлбарлаж байгаа хүмүүс нь одоо жишээлбэл одоо Трампыг ойлгож тайлбарлаж байгаа хүмүүс нь юу гэж яах вэ гэвэл 50 хоногийн одоо энэ хугацаанд тий бас ч гэж нөгөө нэг энэ дайн өөрөө одоо тамирдуулах дайн явуулж байгаа учраас бас л одоо нэг хэсэг хэмжээнд тий энэ одоо товтлогоо нь хэрвээ амжилтгүй болох юм бол Оросууд бас зохих хэмжээнд одоо тамирднаа тий. Тэгэхээр бас яг тамирдаад одоо бүр аргаан барсан үед нь яриа хэлцээнд орох шахалт үзүүлэх гэж байгаа байх талтай гэж бас үзэж байгаа. За энэ 50 хоног дээр ийм хоёр тайлбар байна. Сайнаас нь юм муугаас нь. За тэгээд дараагийнх нь энэ одоо энэ дээр ингээд юу яачаа тий. Тэгээд энэ нэгэсэндээ одоо энэ тэр үлдсэн 50 хоног дөрвөн бүс нутгаа авч чадвал авчаад тэгээд авч чадахгүй бол чамайг одоо нөгөө яриа хэлцээнд одоо шахалт үзүүлж яриа хэлцээнд оруулж одоо ширээний ард суулгах ийм юу байж магадгүй гэж үзэж байгаа юм. За нөгөө талаар яг нөгөө нэг хэрвээ энэ 50 хоногийн дараа 20 арга хэмжээгээ тавих юм бол энэтхэг Бразил хятад улсад одоо маш их хүн дээр туснаа гэд үзээд байгаа тийм үү. Хятадууд мэдээж хэрэг өөрөөхөөрөө хариулсан ба. За энэтхэг айгүй сонирхолтой мэдээлэл хийсэн. Энэтхэгийн одоо энергийн сайд одоо манайхаар бол эрчим хүчний сайд гэдэг юм уу тий. Тэр хүн нь мэдээлэл хийсэн ба. Бид нар ерөөсөө одоо энэ Азийн Оросын газрын тосыг одоо худалдаж авдаг улсуудын нэг шүү дээ тийм үү. Гэтэ хамгийн их том худалдааны одоо эргэлт нь Хятад байд юм байна. Гэтэ энэтхэг одохтон зэрэг юу гэж юу гэнтэх мэдээлэл хийсэн гэвэл бид нэр ерөөсөө огт санаа зовхгүй байна уу тий. Ямар нэгэн юм болох юм бол бид нар тэргүй энийг одоо даван туулнаа. Дээр үед бол одоо бид нэр 27 ийм ханган нийлүүлдэг газартаа 27 газраас ханган нийлүүлэлт авдаг байсан. Одоо бол манайд тийм бүр 40 болсон. Тийм 40 ханган нийлүүлэгч байна. Тэгэхээр бол энэ энэтхэг улсаас Оросоос газрын тосныхоо 30%-ийг импортлт юм байна. Тэгээд одоо дараа нь Иракаас, тэгээд Сауди Арабиас, тэгээд юунаас өөр орнуудаас авдаг юм байна. Тэгэхээр энэ нь болохоор нөгөө энэтхэг бол бид нар өөр нэг их тийм айгаад авах байхгүй. Бид нар өөрсдөө өөр бус орнуудаас ханган нийлэлтээ хийж чадна гэсэн юм юу өгсөн. За тэгэхээр энэ цаашаа одоо яаж юу болохыг мэдэхгүй яг өнөөдрийн байдлаар бол ийм байж байна. За ингээд одоо нөгөө нэг юу руу яригдана гэсэн. Нөгөө Петритийн тухай яригдана тийм үү. За тэгэхээр Петритийн тухай ярихаас өмнө би нэг айгүй сонин юг орчуулж өгье. The Wall Street Journal гэсэн сэтгүүл дээр гарсан энэ Трамп яагаад ийм мэдээлэл хийх шалтгаан гарваа гэсэн нэг юм гарсан ба. Тэр нь айгүй сонирхолтой мэдээлэл гарсан. Энэ Трамп руу мэдээж хэрэг Европын одоо нөгөө нэг улс төрийнхэн Европын лидерүүд маш их одоо Милонж очиж уулзлаа тий. Италийн ерөнхий сайдч уулзал, Английн ерөнхий сайдч уулзал, Германы канцлер гэл ингээл янз бүрийн хүмүүс уулзсан. Финландийн ерөнхийлөгч хүртэл очиж гольф тоглосон тийм. Тэгэхээр эдгээр ч юм бол ямар нэгэн хэмжээгээр л мэдээж Трампд одоо энэ Путинд ямар хүн бэ гэдгийг ойлгуулах гэж хичээсэн гэж хэлд юм. Тэгээ сая 7 сарын 11-нд Германы канцлер Фридрих Мерц руу Трамп өөрөө утсан гэж шууг гарч ирсэн байхгүй. Тэгээд энэтэй холбогдуулаад энэ статья бичигдсэн маа. Тэгэхээр
яагаад одоо яг өөрөө Мерц рүү ярих одоо ийм асуудал гарваа. Тэр ч тэгэл одоо Мерц Трампын энэ дуудлагыг өөрийнх нь хувьд бол одоо их гайхшруулсан гэж үздэг юм байна. За тэгэхээр энэ Мерц бол ерөөсө төрөнд нь дандаа одоо хин рүү Трамп юу. Тэгэхдээ нэг Мерцийн бодлого нь бусад Европын холбооны улсын одоо жишээлбэл Макроны бодлого энэ төрөөс арай өөр байд юм байна л да. Яагаад гэвэл нөгөө Мерц чинь хин рүү илүү одоо хандаж энэ Европын лидерүүд хин рүү илүү хандаж одоо ойртож ярилцсан гэвэл Трампын багийн гишүүн болох те сангийн сайдын Скотт Бессет тэгээ төрийн нарийн бичгийн дарга Марко Рубо хоёр руу одоо арай илүү түлхэж ярилцсан байна. Яагаад гэвэл энэ хоёр арай нөгөө ингээд өөр хандлагатай гэх юм уу да тийм ээ. Украиныг дэмждэг гэхэд бол арай тэгж болохгүй бах тийм ээ. Ер нь бол яг зөв бодолтой. Тэгээд энэ хоёр руу одоо илүү хандаж ярьсан. Тэгээд тэр юуны Германы дэд канцлер Ларс гэд хүн Бессенттэй хуваараа уулзсан байна. Тэгээ хуваараа уулзаж Украинд хориг арга хэмжээ авах зэвсэг нийлүүлэх талаар одоо лоббидхан амласан гэж. Тэгэхээр энэ Германууд бол энэ рүү одоо энэ хүмүүс рүү илүү хандаж одоо Трамп руу шууд биш тэгээ энэ хүмүүсээр дамжигдаж Трампын одоо нэг юу гэдэг нь зүрх сэтгэлийн зөвлөрөл. Тэгээд Мерцийг одоо Германы удирдагчдыг бодох юм бол нөгөө Трамптай өөртөө ч гэсэн шууд холбоо тогтооход хялбар гэж үзсэн байна. Яагаад гэвэл энэ 2018 онд улс төрд эргэж ирэхээс өмнө Германы канцлер Германы тэргүүлэх компаниудад хууль эрх зүй буюу санхүүгийн зөвлөхөөр ажиллаж тийм сая доллар хөрөнгөтэй болсон. Тэгээд нөгөө том одоо корпорациуд тэр Bosch компани захирлуулын зөвлөлч гэдэг юм уу энэ одоо юу гэдэг гэрээ хилцээ хийх хүний арга одоо эвийг олох бизнес ухаантай юм хүн юм байна. Тийм учраас нөгөө бизнесүүд иймэрхүү хүмүүс бинийгээ одоо илүү ойлголцдог гэж. За тэгээд ерөнхийдөө Мерц болохтаа зэрэг ер нь ингээд шууд ерөөсөө энэ одоо Мерц энэ канцлераар ажиллахаас өмнө бас энэ үндсэн хуулийн шинжилэл өрийн тоормжийг сулруулж Германд 2035 он хүртэл 500 тэрбум евро зээлдэх боломжийг олгосон юм байна. Тэгэхээр энэ ийм хүмүүс чинь одоо нөгөө нэг харьцаа айгүй шал өөр юм. Тэгээд одоо жишээлбэл бусад Европын лидерүүд бодох юм бол одоо шууд нөхөн мөнгө санал болгодог. Тэгээд шууд ерөөсөө Сделка гэж хэлдэг чинь шууд одоо нөгөө би тэгье чи инг гэдэг ийм одоо зарчмаар ажилладаг. Яг бизнес толгоогоор ажилладаг ийм хүү юм байна. Тэгэхээр одоо мөнгө санал болгодог. За тэгээд энэ 11-ний өмнө яг одоо саяын энэ Трампын хэлхээс өмнө 2-7 хоногийн өмнө нөгөө Украинд үзүүлэх тусламжийг зогсооход Мерц Трамптай уцаар ярьсан юм байна. Энэ нь бол 7 сарын 3. Гэхдээ Трамп яг 7 сарын 3-нд одоо яг энэ өдөр бас Путинтэй уцаар ярьсан юм. Тэгэхээр энэ нөгөө нэг цагийн зөрүүгөөр яаж таарсан, өмнө нь ярьсан уу, эсвэл хойно нь ярьсан уу гэдгийг одоохондоо мэдэхгүй юм байна. Жишээлбэл Трамп Вашингтоны цагаар 10 цагт Путинтэй ярилцсан юм байна. Мерц хэдэн цагт нь ярилцсныг бол тодорхой биш. За тэгээд яг Мерцийг ярьж явах үед дэрэгдэн Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд Пит Хекст байсан юм. Энэ одоо сэтгүүл дээр бичсэнийг ярьж байгаа шүү би. Тэгээд яг нөгөө Мерц юу гэж хэлсэн гэвэл та одоо Украин руу энэ одоо зэвсгийн тусламжаа зогсоож байгаа юм бол надад 2 Петрота зарчих гэж хэлсэн юм. Зараа би юм худалдаж авъя. Тэгээд би Украинд туслая. Тэгсэн чинь Трамп айгүй ингээд нөгөө зогсоод пауз аваад Пит одоо нөгөө өөрийнхөө батлан хамгаалахын сайт руу хандаад Пит юу болоод байгаа юм бэ гэж асуусан гэж. Тэгэхээр энэ ганцхан өгүүлбэр Пит юу болоод байгаа юм бэ гэдгээс юу гэж ойлгосон гэвэл Трамп ерөөсөө Украин руу хүргэх одоо нөгөө зэвсгийг зогсоосон гэдгийг мэдээгүй байсан батлагдсан гэж энэ нөгөө бичигдсэн байл юм. За тэгээд хэдэн одоо өдрийн дараа гівгэнт хин чин Трамп чин шууд гараад хэлсэн шүү дээ тий. Би ерөөсөө мэдээгүй зогсоосон нэг мэдээгүй гэд.
Тэгээд энэ шууд нөгөө Пентагон чинь ингээд нийлүүлэлтээ зогсоолтыг ингээд зогсоосон юм байна. За энэ болохоор 7 сарын 3-нд. За тэр өдөр Трамп Патриотыг зарахыг зөвшөөрөөгүй юм байна. Тэгээд 7 сарын 11-нд Украиныг амар бөмбөгдсөн шүү дээ юунууд чинь. Оросууд чинь. За энд Украиныг бөмбөгдөхдөө яасан гэвэл нөгөө яг 7 сарын 11-нд Харьковын төрөх газар руу бөмбөгдсөн. Тэгээд тэнд хүүхэд амьрагдсан. Тэр нь одоо Нью-Йоркийн пост сонины нүүрэн дээр гарсан ба. За ингээд тэр өдөр бас Херсоны одоо орон сууцны барилгууд руу буутсан 7 сарын 11-нд. За энэ мэдээжийн хэрэг энэ Харьковын төрөх газар руу буутсан энэ буудалд Трампд маш их одоо юу яасан байж магтгүй гэж үзэж байгаа юм байна тий. Чи одоо дөнгөж сая 3-нд яриад бүх юм болмоор байсан чи ингээл 11-нд гэдэг юм. Тэгээ бараг л худалчинд яг л утсын тавиал маргааш нь буудаад байсан. За тэгээд 11-нд хин чинь уцаар ярьсан юм байна. Мерц рүү. Ерөөсөө нэг биш, хоёрыг гуйсан тий. Хоёр биш би чамд одоо 5-ыг өгье гэсэн. За энэ болохоор энэ ингээд саяын тэр нэгд өдрийн бэлтгэлийн юуны мэдээллийн өмнө болсон юмнуудыг би танарт хэлээд өгчлөө. Ийм юм болсон юм байна гэж сонин дээр бичсэн байна. Сэтгэл дээр бичсэн юм шиг танарт давчлаад өгчлөө. За тэгвэл энэ 17 гэдэг тоо бол мэдээж хэрэг юу одоо яг нүг зэвсэг мэддэг хүмүүст бол 17 бол тийм ерөөсөй байх боломжгүй. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Патриот чинь бол одоо Америк нэгдсэн улсын армийн агаарын толгойноос хамгаалах гол систем тий. Тэгэхээр энэ саяхан нөгөө нэг Катар дахь Америк нэгдсэн улсын агаарын цэргийн бааз руу Ираны 14 пуужин харахад 13-ын Патриот одоо устгасан гэж үздэг юм байна. За тэгээд Патриот чинь нөгөө нэг гол одоо Украинд аюул болоод байгаа баллистик пуужин ганц барьж авдаг юм аа. Украинд одоо ерөөсөн за тэр нөгөө далуучт пуужин дээр бас жоохон асуудал байд юм байна. Яг гэвэл нөгөө одооны сүүлийн үеийн хувилбарууд нь бол ерөөсө баллистик далуучт пуужин тэгээд бүр тэр чиглэл дорооныг 15 км хүртэл өндөрт 35 км хүртэл зайд усгах юм чадвартай юм байна. Тэгэхээр Украины одоо энэ нэг шөнийн цагаар хот суурин руу буудаад байгаа гол хамгийн аимшигтай юмнууд чинь энэ баллистик тий. Украинууд яагаад ч удаа барьж чадах. За тэгэхээр энэ нь болохоор нөгөө Патриот чинь одоо нэг систем дотор нь 12 машин байд юм байна. Тэгэхээр чинь 17 систем гэж байхгүй тий. Энэ бол арай дэндүү. Тэгэхээр яг 17 гэдэг нь 17 машин байх магадaltaй юм байна. Тэгээд энэ нэг машин нь 6-аас 8 тийм нөгөө суур хөөргөгч. Тэгээд тус бүр нь 16 пуужинтай. Тэгээд энэ ийм. Тэгээд хажууд нь одоо нэг машин дээр нэг юу гэдэг нь тий нэг радаарууд, хяналтын станцууд, цэглэн хангамжийн станц ингээд нийлээд 12 машин байдаг. Тэгэхээр энэ одоо системийг ажилуулахад батарейг ажилуулахад нийтдээ 90 орчим хүн удирддаг мөртлөө яг машинтай нь бол ерөөсөө л 3 хүн ажилладаг. Тэгээ маш их хүнтэй. Тэгээ нэг бүр том систем нь одоо бүх юмтай хөөргөгчтэйгөө ардаалтайгаа тэгээ пуужинтайгаа нийлүүлээд тэрбум доллароос давж гард юм байна. За тэгэхээр мэдээж хэрэг Трампын хийсэн юм бол тодорхой биш тий 15 Патриот гэж хэлсэн болохоос биш яг хэдэн одоо нэг хөөргөгч суурил гэж үзэж байгаа юм байна л да. Украинд бол өнөөдрийн байдлаар нэг 4 ийм Патриот байгаа юм байна. Одоо тэр гол стратегийн буюу стратегийн гол цэгүүд тэгээд Киевийн нөгөө засгийн газраа тий энтрийг хамгаалдаг ингээд нийтдээ 4 л байд юм байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм бол гэхлээр хүмүүс нэгэнт энэ 12 машины ардарын нөх юм уу хөргөч системийн нөх юм уу тэр мөр нь бол одоо тодорхой биш байгаа юм байна. Ямар ч байсан тэгээл амлалт хийж. Өнөөдрийн байдлаар Герман, Грек, Нидерланд, Польш, Үрмэн, Испаниудад одоо ийм систем байд юм. За яг өнөөдрийн байдлаар яригдж байгаагаар бол Германаас 2, Нидерландаас 1-ийг Украинд өгөх одоо боломжтой байгаа юм байна. За тэгжээтэл чинь нөгөө юу гарч ирнэ. Өнөөдрийн одоо мэдээгээр ихтэл одоо НАТО-гоос Патриот системийг Украин руу бас системлэгдсэн байлээ. Тэгээд нөгөө нэг Оросоос нь
орчуулахаар ч одоо хөөргөгч монголоор нь хэлэхээр ч одоо хөөргөгч ч юм уу юм ч бүү мэднийг нь ямар ч байсан бэлтгэл ажил явагдаж байна. Тий. Тэгээд НАТО НАТО одоо нэг талаар одоо нэг юу гэдэг вэ? Баталгаажуулсан. Өчигдөр уржигдөр бол ерөөсөө нэг өмнө худлаа мэддэхгүй байгаад гэсэн тий. Гэхдээ Трамп чинь бас л нэг айл хэзээ ачаад явуулсан гэж хэлсэн шүү дээ. Тэгтээ тэгсэн чинь Герман ч юм болохоор ерөөсөө тийм болоогүй гэж мэдгдсэн ба. За тэгээд энэ нь болохоор зэрэг өнөөдөр ямар ч байсан Германтай одоо хамтарч ажиллаж байна. Петротыг энэ Украин руу шилжүүлэх бэлтгэл ажил хийгээд Германуудтай хамтарч ажиллаж байна гэсэн мэдээ өнөөдөр НАТО-гоос гарч ирсэн тий. Тэгэхээр ямар ч байсан энэ одоо 2 нь байна уу, 3 нь байна уу, 4 нь байна уу, хэдэн байна мэдэхгүй. Эсвэл суур нь байна уу, систем нь байна уу, радар нь байна уу, ямар нэгэн юм ямар ч байсан ирэхээр болж явах шиг байна. За ингээд бас л нөгөө мөнгө ярьдаг гэхээр мөнгөн дээр тий хэн төлөх вэ гэдэг асуудал яригдчих юм байна. За мэдээж хэрэг Трамп чи өөрөөхөө Трампын стилээр бол Трамп би ерөөсөө энэ Петрот юунд Европын холбоонд зарна, НАТО зарна. Тэгээд Европын холбоо НАТО өөрсдөө мөнгөний гаргаад тэгээ Украинд нийлүүлнэ гэж хэлсэн байна. За тэгээ тэрэн дээр автан зэрэг мэдээж хэрэг Европын холбооны тэргүүнүүд чи өөрсдөө бас айгүй амар эвгүй байдалд орсон шүү дээ. Трамп чинь тэр үгний дараа. Яагаад гэвэл ихэнх Европын холбооны улсууд мэдээгүйсэн тий. Хэн яаж ямар шугамар юу болох гэж байгааг мэдээгүйсэн. Тэгээд энэ яг нөгөө нэг жишээлбэл зарим шууд одоо татгалзаж ихэсэн тий. Жишээлбэл Франц татгалзсан. Бид нэр энэ одоо энэ проектод энэ төсөлд оролцож чадахгүй гэд. За яагаад татгалзсан гэвэл Франц чинь өөрийнхөө нөгөө нэг Францын нэгдэх мэдэгдэл нь болохгүй зэрэг Европын холбооны улсууд өөрсдийнхөө одоо цэргийн аж үйлдвэрт мөнгө оруулнаа. Тэрнээс биш тэр Америкийн зэвсгийг өгөж тэгээ Америкийн зэвсгийг худалдаж авч бид нар мөнгө өгөхгүй гэсэн нэгдэх шалтгаан. Хоёр дахь шалтгаан биднэрт Украинд угаасаа нөгөө Франц ч өөрөө айгүйх хэмжээний тэр нөгөө Гаупец гэдэг өөрөө явах машин тэгээд нөгөө Мираж энэ төр онгоцоо өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр талаас нь тайлбарласан ба. За Чех болохтан зэрэг Чех ч одоо нөгөө нэг Оросын царцаагцсан хөрөнгөнөөс Украины нөгөө бууны сумны одоо сумыг хангаж байгаа тийм үү тэр төслийг удирдах явж байгаа. Гэх мэтчингээр ингээд өөрийнхөө за нөгөө Словак Унгар энэ төр бол ойлгомжтой. Тэд нар бол бид нар туслахгүй гэж гүрээсэн. Бид нар тэр читэл Словак чинь бид нар энэ мөнгө гаргачихгүй гэдгсэн байгаа. Тэгээд өөрөө бол НАТО-гийн гишүүн шүү дээ. Тэгсэн мөртлөө би мөнгө гаргахгүй гэдэг юм тий. За гих мэтчлэнгээр ингээд байж байгаа. Тэгээд мэдээж энэ ингээд асуудал цаашаа яригдах байгаа. Зөвхөн яг шинжээчдийн ярьж байгаагаар Трамп одоо Байдены үеийн ашиглагдаагүй 385 тэрбум долларын хөрөнгөтэй тэгээд Оросын зарцаагдсан 5 тэрбум орчим долларын хөрөнгийн одоо мэдлэлтэй байд юм байна Трамп. За тэгэхээр энэ одоо жишээлбэл энэ хөрөнгөнөөс энэ одоо зэвсгийн заавалжгүй Петрот гэхгүйгээр тийм бусад одоо зэвсгүүдийг одоо нөгөө нэг санхүүжүүлэх боломжтой. Тэгэхээр энэ баг хамгийн ил ойр одоо нөгөө нэг сонсогдож байгаа байхаа гэж яригдж байгаа. За тэгээд энэтэй чинь зэрэгцээд ямар зэвсэг өгөх юм бэ? Томогавка өгөх юм гинэ, Ясем гэсэн баха. Ясем гэлүү, Жасем ч гэлүү. Тийм пуужи өгөх юм гинэ гэж шууган тарьсан. За тэднэр нь бол бас тийм ч их амархан биш юм байна. Томогавка гэхэд ч одоо нөгөө нэг тэнгисийн юм уунаас хөлгнөөс хөөргдөг мөрөгдөг ч юм уу. За тэр бол яг өнөөдрийн хувьд бол огт яригдаагүй. Тэр Жасем гэдэг пууж нь болохтон зэрэг бас л нөгөө нэг F-16 Украинд байгаа боловч одоо нөгөө нэг энэ чинь маш их өндөр технологийн өндөр юутаг нь тийм пууж юм байна. Тэгэхээр бас нөгөө бэлтгэх тэг хүмүүсийг бэлтгэх юм асуудал байгаа юм байна. Тэгэхээр мэдээж энийг бол өнөөдрийн хувьд бол яригдаагүй. Энэ бол зүгээр л мэдээллийн ийм одоо худлаа юу байхаа гэж үзэж байгаа юм байна. За ингээд энэ 7 хоногт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгаад төлөөлөгч Кит Келлог Киевт ирсэн. За Киевт ирээд 2 хонсон.
Кельлигийг ирсэн 2 3 хонс юм бэ. Гэтэ явцсан гэж шуугаад байна, яваагүй гэж шуугаад байна. Мэдгүй. Уг нь бол 7 хоногийн хугацаатай ирсэн гэсэн. Хамгийн инээдэмтэй нь Кельлигийг ирсэн 3 хоног Киев руу ерөөс оршид буудаагүй. Ямар ч тийм буудаагүй. Тэгээд өчигдөр нөгөө Зеленский өчигдөр манай нөгөө украинчууд над Кит Келлигт Украины паспортыг өгөөд энэ нөгөө Киевд суулгачээ тэгвэл энэ Киев руу буудахгүй юм байна гэд энэ нийлэгжил байна л. Ямар ч байсан буудаагүй гэдэг чинь шинжээтэй юу гэж үзэж гэнэ үү гэвэл Келлигийг байгаа үед Киев руу буудахгүй байна гэдэг чинь бас нэг юм хэлээд байна гэсэн үг гэж үзэж байгаа юм байна. За тэгээ өнөөдрийн мэдээнүүдээр Келлигийг буцаа явцсан гэж шуугаад байна. За Келлиг ирээд Украины дорооны үйлдвэрлэл тэгээд хит хитэн газруудаар орсон байгаа. За Украины нөгөө амир өгцөн хүүхдүүдийн хөшөөн дээр цэцэг тавьсан. Тэгээд ер нь нэлээд том уулзтууд хийсэн. Тэгээд нэг одоо өнөөдөр X дээр бичсэн юм бол Украины батлан хамгаалахын байгууламжууд ялангуяа нисгчгүй онгоцны үйлдвэртэй танилцлаа. Тэгээ Украины нисгчгүй онгоцны технологи нь маш их гайхалтай хөгжлийн дээд түвшинг харуулж байна. Гайхамшигтай инновац тэгээд энэ бол шинэ 90 үеийн дайны төрөл Украинууд тэргүүлж явна. Тэдний инновацийн хурд болон одоо хувирах чадвар нь маш их гайхалтай байна. Ингээд Украины туршлагыг Америкийн нэгдсэн улс анхаарал таах ёстой гэж хэлсэн ба. Тэгээд батлан хамгаалах үйлдвэр, Украины батлан хамгаалах үйлдвэрүүд бас маш их хурдан одоо шинэ дайнд дасан зохицож байна гэсэн ийм одоо X дээрээ бичээд орхисон. Тэгээд өнөөдөр явсан гэж шуугаад байна. За ингээд өнгөрсөн 7 хоногт Европын холбооны улсын тэргүүнүүд бас хэд хэдэн Трамптай зэрэгцэж хэд хэдэн одоо мэдээлэлүүд хийсэн ба. Путин лөө. За Финляндийн ерөнхийлөгч Стуб Путингийн одоо стратегийн төлөвлөгөөг шүүмжилсэн. Нөгөө манайхан дунд чинь Путин ч өстой нэг маш том стратегч гэл ингээл яригддаг шүү дээ тий. Тэгэхээр Путин бол Оросын дотоод болон гадаад бодлогод хүн дээр туссан дэлхийн түүхэнд их хамгийн том стратегийн төлөвлөлтийн алдаа гаргасан цэргийн одоо цэрэг байлдааны ямар ч гүйцэтгэлгүй бүтэлгүй тэнэг хүн гэсэн ийм тодорхойлт гаргасан байна. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл нөгөө тэрэгний стратегчийн мундаг хүн агуу хүн гэдг нь одоо энэ 3 жил гарангийн дайнд яаж харагдаж байна гэдгийг одоо хэлж өгсөн. Тэгээд энэ Украиныг эзлэхийг хүссэн ч гэлээсэн одоо чадахгүй гэдг нь одоо илэрхий болсон. Тийм учраас Украин бол Европын холбооны гишүүн, цаашдаа НАТО-гийн гишүүн байна гэдэгт би эргэлзэхгүй байна гэсэн юм мэдээлэл хийсэн ба. За энд Марко Рубио Лавровтай уулзсан. За тэгээд анх удаага яг одоо нөгөө нэг Оросын холбооны улсын одоо дээд хүмүүс гэдэг юм уу тий одоо албаны хүмүүсийн нүүрэн дээр нь анх удаага 1-р сараас хойш Орос 100,000 цэрэг алдсан. Энэ бол бүр шархагдсан алга болсон биш цэвэр алагдсан тоо гэж одоо нүүрэн дээр нь тоог нь хэлж өгсөн ба. За энийг мэдээж хэрэг шинжээчид ерөнхийдөө одоо анх удаага ингэж хэлж өгч байна. Хэлж байна гэдэг чинь. За ингээд энэ НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюто 7 сарын 14-нд одоо Америкийн нэгдсэн улсын юун дээр ерөнхийлөгчтэй уулзсан. Тэгээд тэр ярилцлагын ганц нэгийг би орчуулсан байгаа. Ер нь бол миний бодлоор Марк Рюто анх удаага Трампд яг ингээд үнэнгээс нь хэлсэн. За жишээлбэл нэг үнэн нь юу байсан гэвэл одоо түрүүчд яриад идэв шүү дээ. Трампд ерөөсөө үнэн мэдээлэл очихгүй байна гэд. Жишээлбэл Трампд юу гэж хэлсэн гэвэл та бид нэр энэ нөгөө Стамбулын яриа хэлэлцээний өмнө Украинд маш их том шахалт үзүүлсэн. Яагаад гэвэл тэр Стамбулын хэлэлцээнд Украины заавалчгүй эрх мэдэл бүхий хүмүүс оролцох ёстой гэсэн Украинд шахалт үзүүлсэн. Яг тэр журмын дагуу Украин таны одоо санаачилсан тэр Стамбулын хэлэлцээнд бүх
дээд эрх бүхий шатны хүмүүсээ оролцуулсан. Харин Оросууд өөрийнхөө нэг төгчийг явуулсан гэд улаан нүүрэн дээр нь хэлсэн. Тэгэхээр ерөнхийдөө эндээс дүгнэлт хэлэхэд Трампд бас сүүлийн үед харьцангуйгаар үнэн мэдээллүүд одоо очиж эхэлж гэнэ үү гэж ойлгож байна. За тэгээд энэндээ бас өөр жоохон хөнгөн чанарын юм хэлэхэд Трамп ч нөгөө нэг ингэж хэлсэн байгаа шүү дээ. Би гэртээ орой ирээд те эхнэртээ өнөөдөр би Владимир Владимировичтой уцаар ярьсан. Яриа маш сайхан боллоо гэд ярьдаг. Эхнэр миний өмнөөс тийм үү те өнөөдөр бас л нэг Украины нэг тийм хотыг буудсан штэ гэд хэлдэг. Тийм. Тэгэхээр ямар ч байсан энэ хүнд гэр бүлээс нь ч гэлээ гэсэн бусад хүмүүсээс ч гэсэн үнэн мэдээлэл очиж байгаа юм байна. За ингээд энэ ярианы төгсгөлд бид нар бол мэдэхгүй цаашаага 50 хоногийн дараа юу болохыг ч мэдэхгүй. Гэхдээ өөрөө уржигдар бас заавалчгүй 50 хоног биш шүү дээ тий. Би наанан ч гэв гэнтхэн шийдвэр гаргаж магтахгүй гэдгсэн. Тэгэхээр тэртээ тэргүй одоо Трампын тухай бүгд мэдчихээн тий. Одоо жишээлбэл би Иранлаа буутахгүй гэж аль дэг гүнтхэн пижигнэг анс. Тэгэхээр энэ хүн юу болохыг, яахыг, ямар шийдвэр гаргахыг одоо нөгөө харахал үлдчихтэй гэж харахал үлдчихжээ. За энэ 7 хоногт ерөөсөө фронтод ямар ч өөрчлөлт гараагүй. Би түрүү хэлсэн тий нэг яг нөгөө нэг ингээл өдөр тутмын мэдээгээр Оросууд тийм тосгон руу ороод тэрийг эзэллээ гээл тэгдэйн. Тэгээл маргааш нь Оросууд Украинууд тэр хотоос нь хөөж гаргалаач гэдэг юм. Эсвэл тэндээ ингээл байгаа л байгаа. Тэгээл нөгөө л Константиновка, нөгөө л Покровск чиглэл рүү одоо нөгөө орохгүй л байгаа даа. Үгүй орохгүй л гэдэг юм уу ороод ч гэдэг юм уу мэд. За тэгээд Харьковд нэг жоохон газар эхэлсэн. Тэгээгөө Харьковд гинэ юунд тий Харьков чиглэлд нэг жижигхэн ганц тосгон эзэлчихэл тэгэл хайцсан байгаа л энэ. Тосгон ч юм уу суурин газар ч гэдэг юм уу. За Сүм чиглэлд Украинууд Андреевка гэдэг хотыг чөлөөлөөд тэгээд нөгөө Кондратьевка гэдэг хотыг чөлөөлсөн гээл тэгээдсэн өвгөө нэг саарл бүсэд орсон байна лээ. Тэгээд тэр дундуур яг нөгөө нэг Оросын өөрийнх нь Z каналууд болох тань зэрэг бид нар ийм нөгөө хагас тойронд орчоод байж гин гэж бичээдээ. Тэгээ яг ингээд бүрэн эзэлсэн гэдэг юм уу, бүрэн одоо нөгөө нэг тогоонд оруулна гэсэн тийм бол ерөөсөө байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол фронт дээр нэг их тэгж актер яригадаад ах юм байхгүй. Зүгээр яхаа өнөөдрийн мэдээгээр Оросууд 160 мянган нөөц татчихэна гэж шуугаад байна. 160 мянган хүний нөөц татаад одоо энэ нөгөө зуны том их хэмжээний давталгаа эхлэх гэж байна гэж шуугаад байна. Мэдхгүй одоо тэг юу болох юм аа. За энэ тэгэхээр фронтыг бол ерөөсөө ярих юм баха. Фронт бол баг худалчинд л нэг сард л нэг удаа ярина гэхээс ерөөсөө ямар ч өөрчлөлт гарахгүй. Тийм би түрүү хэлсэн тий 50 хоног урагшаа 50 хоног хоошоо харсан ч гэсэн яг л ингээл адилхан л байгаад. Нэг ойрхон зургийн. За энэ 7 хоногт мэдээж бид нарыг байхгүй наад тэмдэж явчих хооронд Украинууд нөгөө л цохилтуудаа Оросын гүнд нэлээд том цохилтууд хийсэн тэр Луховицкийн нисэх онгоцны үйлдвэр буюу тэгээ тэнд тэр нисэх онгоцны үйлдвэргүй гэдэг юм уу тийм завуудад энд юу гэдгийг бол нисхийн эд ангиудын механик одоо боловсруулалтаас эхлээд эцсийн угсралт, нислэгийн туршилт, миг байлдааны нисэх онгоцыг нийлүүлэх хүртэл одоо бүх төрлийг энэ ажлыг гүйцэтгэдэг тэр Оросын Луковицкийн ингээд нисэхийн үйлдвэр дээр цохилт өгсөн маа. Оросын бас тэр академич Шипуновын нэрмжит компани гэдэг нэг компани дээр цохилт өгсөн. Тэр нь тэр Зенитийн пуужингийн одоо систем зориулсан пуужин үйлдвэрлэхэд яасан тийм юмнуудад цохилт өгсөн. За нөгөө нэг юу айгүй энэ 7 хоногт маш их шуугаан тарьсан байгаа. Оросын Тэнгисийн цэргийн флотын 155 дугаар бригадын штабд цохилт өгсөн шүү дээ тийм. Тэн дээр нөгөө нэг командлагч генералийн устгасан гэдээсэн. Тэгээд тэрний дараа 2 ч ди торонда бас нэг офицер бас нөгөө нэг холбооныхын штабын тэргүүнч гинөө ер нь нэлээд томчуудын бол устгацсан байна лээ. За тэрнээс болоод Оросууд сүүлийн үед маш их шуугаан болж байгаа. Оросууд өөрсдөө дотроо маш их шуугаан болж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ тэр 155 дугаар бригад гэдэг нөгөө халдартай аймшигын бригадын бүх одоо юу гин
Тэгээ удирдлагын штабтай тэр чигээр нь устгасан ба. Тэгээ яг тэндийн тэр Оросуудын нэг ийм хов бацхад тэгээ тэр генерал бас Яванда нөгөө нэг Герасимын оронд очих байсан, магадaltaй байсан гэл ингээд шуугаал хэлээ. Тэгэхээр энэ бол Оросуудын өөрсдийнх нь хов. Миний хувьд Украины талаас ярьж байгаа учраас ямар ч байсан энэ яг тэр нөгөө нэг офицерууд бүрэн бүтэн штаб нь устгагдсан үний юм байна. За тэгээд тэр штабын устгалаас хойш одоо сүүмийн Оросуудын тэр нөгөө нэг товтлогоо одоо эрс одоо хаус болсон гэдэг юм. Тэгээд замбраагаа алдаж хэлсэн гэдэг. Тэгэхээр ер нь бол штаб нь устгахаар ойлгомжтой л доо тий. Тэгээ тийм болсон байна. Тэгээд тэнд тэр одоо офицерууд нь ингээд нөгөө гашуудлын юунууд ямар ч байсан 4 том хүн байна лээ тийм. За энэний тухай энэ 7 хоногт яригдсан. За энэ 7 хоногт Украин өнөөдөр шинэ засгийн газартай болж байгаа. За хуучин засгийн газрын тэргүүн энэ засгийн газар нийтдээ 5.6 сар шахуу ажиллаж байна да. 5.5 19 онд Зеленский тэл гарч ирсэн засгийн газар байна. Тэгээд өнөөдөр шинжлэгдээд хуучин ерөнхий сайд нь Батлан хамгаалахын сайд болж ах шиг байна. Зүгээр би ингээд нэг юмыг ерөөс яг монголчуудын хувьд л гэл ингээд бодоод хэлэхэд тийм монголчуудын хувьд бодоод хэлэхэд Украины энэ ерөнхий сайдын тэр Шмигал гэдэг хүн анхнаасаа л би 19 онд л тэгж 19-20 онд л ингэж боддог байсан байхгүй юу? Ингээд харахад бол одоо нэг тийм нэг жоохон уйдгартай маягийн хүн байдээ. Тэгвэл Зеленскийгийн одоо нөгөө нэг честний гэдэг чинь тий яг л нөгөө үнэнч тий одоо араас нь хутга дөрөхгүй гэж ярьдэн шүү дээ манад тийм. Үнэхээр одоо Зеленский бүх анхаарлаа ерөнхийлөгч нь бүх анхаарлаа энэ дайн байлдан одоо гадаад юунд явж хахад ерөнхий сайд нь үнэхээр л нөгөө ингээд ард нь бүр өстой яг энэ хүнийг хуурахгүйгээр энэ хүнийг одоо юу гэдэг нь тий араас нь өөр муу юм хийхгүйгээр ерөөсөө л ардталт нь юм гоё том хан босгоцсон юм шиг бүх ихтгэл найдвараа энэ Шмигал тавиал ингэж ажилтдаггүй гэж би боддог байсан. Тэгээд чиний министр бурууны юунда Батлан хамгаалахын сайд руугаа оруулж ирж байгаа гэж магадгүй. Яагаад гэвэл ямар нэгэн тэргүүн ерөнхийлөгч юм уу тэг ерөнхий сайд багт ард нь байгаа хүмүүс нь яг тэр хүнийг ингээд тэр одоо жишээлбэл дайны үед ерөнхийлөгч миний ард байгаа хүн намайг одоо юу яахгүй тийм хөдөлтөхгүй миний ард ямар ч байсан их орныг маань ингээд аваад байж гинэ гэдэг итгэлтэй ажиллана гэдэг бол шал өөр хэрэг. Тэгэхээр миний бодлоор эдний ерөнхий сайд яг тийм хүн байсан болов л гэж би бодоод идэв. Мэдээж хэрэг дотор нь байгаа баг, дотор нь янз бүрийн л хүмүүс байгаа шүү дээ, тийм. Юу авилга авдаг хүмүүс ч байгаа, сайн муу ярьдаг ч юм ба, оруудаг ч юм ба. Гэхдээ ямар ч байсан энэ ерөнхий сайдын хувьд би айгүйх тийм эерэг бодолтой байдаг. Гэвч цаашаага ямар байхыг би мэдэхгүй. Ерөнхийдөө бол нэг тийм хүн байдээ. За сая шинээр эмэгтэй хүн гарчаа. Эднийх чинь ерөөсөн түүхэндээ 2 дахь эмэгтэй хүн ерхий сайд болж байгаа. Эхнийх нь нөгөө Юлия Тимошенко байсан шүү дээ. Манайхан мэддэг тийм. Одоо энэ бас Юлия. Гэтэ тэр Тимошенко биш. Залуу хүмүүс их орж ирж байна лээ. Хуучин сайд нь дэд сайдаар нөгөө нэг хуучин дижитал яамныхан сайд нь Михаил Федоров гэдэг. Тэгээ ерөнхийдөө насны байдлыг харж байхад ер нь 40 насны залуучууд орж ирж байна гэж би харсан. За энэ эмэгтэй эдийн засагч мэрэгчлээ тэгээ энэ нөгөө Украины сэргээн босгох жинхэнэ одоо тэр төлөвлөгөө одоо тэр нөгөө нэг баг хурал муралд хийсэн гол одоо хүн энэ шинэ ерөнхий сайд нь хоёрт нь тэр нөгөө нэг Америктай хийсэн нөгөө газрын доорх баялагын гэрээг бас удирдсан гэх шиг болсон шүү. Тэгэхээр тэр энэ бас нэлээд тийм чанга хүн гарч байгаа. За тэгээд ерөнхийлөгч нь өөрөө ерөнхийдөө шинэ засгийн газартаа юу дижиталлаа үргэлжлүүлэх тэгээд нөгөө Украины Батлан хамгаалах одоо үйлдвэрлэлийг сэргээх тэгээд энэ нөгөө нэг юуны шинэ юу очих чаа шинэ Америкийн нэгдсэн улсын консул тэгээд өөр хэд хэдэн дипломатуудыг одоо нэг апдейт хийх гэж шинжилэл хийж өөрчилж байгаа. Тэгээ өнөөдөртөө бол Америкийн нэгдсэн улс руу ямар хүн очих нь мэдэгдээгүй байна. Тэгэхээр яагаад гэвэл эн чинь нөгөө нэг сүүлийн
одоо дайны дараах үеийн шин дипломат харилцаа, шин гэрээ хэлцээ хийхэд бол бас ингээд арай өөр хүн байх хэрэгтэй юм байна л да гэж би ойлгосон. За ийм юм боллоо. За тэгээд энэ 7 хоногт нэг иймэрхүү юмнууд болоод өнгөрлөө. Тэгээ та нар би зарим нэгэн юм нүүдийн мартсан байвал та нар өөрсдөө надад хэлээрэй. За баярлалаа. Зөндөө мэдээ ярьлаа. Юу нөгөө хятадын тагнуулын асуудал тэгээд яригдсан уу?